Бидний боломжгүй гэж боддог зүйлс ертөнцийн хаанагтай боломжтой байдаг. Тиймээс энэ удаагийн дугаарт ертөнцийн хаанагтай орших итгэмээргүй цаг уур, гайхалтай үзэсгэлэнтэй бас аимшигтай үзэгдлүүдээр дүүрэн гаргуудаараа илах болно. Ингээд аялалдаа гарцгаая. Бидний очих хамгийн ихний газар бол Корот 7B гариг. Биднээс 489 гэрлийн жилийн зайд оршдог 1.5 тэрбум жилийн настай одны аймаг. Энэ хачирхалтай сансрын бид сүүдэр талдаа 190 градус халуун бол их од руугаа харсан талдаа ойролцоогоор 2600 градус Цельс халуун. Ийм халуунд гадаргын чулуулаг хайлж агаар мандалд ууршиж эхэлдэг. Энэ үйл нь 5 м халуун асар том чулуун үйл болон өтгөрнө. Харин дараа нь үүлнээс халуун магмын бороо унаж эхэлдэг. Халуун магмаас бүрдсэн бороо гадаргуу дээр унахаас өмнө хатуурч чулуу болж хувирна. Төсөөлөд үзтээ чулуун бороо ямар хачирхалтай бас ямар аимшигтай харагдах бол. Ямартай ч энэ гариг дээр шүхэр барьж гараад нэмэргүй байх болно. Үүнээс гадна гариг дээр хайлмал лаваас бүрдсэн асар том далайнууд оршин байдаг. Энэ гариг ийм халуун байгаа шалтгаан нь их одтойгоо манай нартай харьцуулахад 60 дахин ойрхон байдагт оршино. Тэнгэрт харагдах нар нь бидний хардгаас 300 дахин том харагдана. Тиймээс энэ гариг дээр амьдрал үүсэх боломж бараг үгүй гэж үздэг. Энэ гаригийг супер санчир гэж нэрлэдэг. J1407b биднээс ойролцоогоор 434 гэрлийн жилийн зайд Центавр одны ордонд оршдог. Бархас байд гаригаас 10-аас 40 дахин хүнд маастай аврах хийн гариг. Түүнийг яагаад супер санчир гэж нэрлсэн гэвэл түүний бүслүүр нь асар том. Чулуу мөснөөс бүрдсэн энэхүү аврах бүслүүр нь санчир гаригийнхаас 200 дахин том хэмжээтэй. Энэ нь ойролцоогоор дэлхийгээс нар хүртэлх хэмжээнээс 20% илүү том буюу 180 сая км. Хэрэв манай санчир гариг түүнийг шиг бүслүүртэй байсан бол тэнгэрт нэг иймэрхүү харагдах байсан. Түүний бүслүүрийг үүссэн шалтгаан нь дэлхийтэй ойролцох хэмжээтэй гаригтай мөргөлдсөн байж магадгүй бөгөөд мөргөлдөөнөөс үүссэн чулуулгууд нь гаригийн хүчрхэг татах хүчинд орж бүслүүр болсон гэсэн онол байдаг. Судлаачид түүний бүслүүр хэрхэн үүссэнийг судалж үзсний дараа манай бархас байд санчир гаригууд ч өмнө нь ийм бүслүүртэй байсан байж магадгүй гэж дүгнжээ. Сүүлийн үеийн тооцоололоор ойрын хэдэн сая жилдээ энэ цагиргууд нэмгэрч улмаар алга болж хэд хэдэн дагуулсаар болон хуурч магадгүй. Энэ гариг өнөө хүртэл мэдэгдсэн хамгийн том бүслүүртэй гариг юм. Дараагийн гариг бүрж хачирхалтай. HT 1897 73B гариг биднээс 64 гэрлийн жилийн зайд оршдог. Хэмжээний хувьд бархас байдаас арай том хэмжээтэй. 2.2 өдөрт тэнхлэгээрээ нэг удаа иргэдэг. Гэхдээ түүнийг сансраас харавал гүн хөх өнгөтэй харагдах боловч энэ үзэсгэлэнтэй гаригийн дотор ямар аимшиг нуугдж байдаг бол. Энэ гаригийн агаар мандал нь гол төлөв силикатаас бүрддэг. Гаригийн агаар мандал нь 930 градус халуун. Дээрээс нь 8700 км/цагийн хурдтай салхи шуурга болж байдаг. Энэ нь дууны хурднаас 7 дахин их буюу секундэд 2.4 км хурдтай шуурдаг. Төсөөлөд үзтээ дэлхий дээрх аянганаас хэд дахин хүчтэй аянга цахилж 2 км/сек хурдтай салхи шуурна. Хамгийн аимшигтай нь асар хүчтэй аянгад нэргэсний дараа агаар мандалд их хэмжээний шилээр бороо орох болно. Тэнгэрээс хар хурдаараа унаж ирэх эдгээр шилэн бороо гайхалтайгаар гялалзаж гялтганах боловч үнэндээ үхлийн аюултай байх нь мэдээж. Тэгвэл энэ гариг дээрх шуурга нь дараагийн гаригтай харьцуулахад зүгээр л сэвшээ салхи гэж хэлж болно. HT 1897 33B хэмээх аврах хийн гариг наран талдаа 966 градус Цельс, харин сүүдэр талдаа 700 орчим градус халуун. Тэгвэл энэ хоёр талын температурын зөрөө нь 21747 км/цаг шуурга үүсгэдэг. Энэ нь секундэд 10 км буюу дууны хурднаас бараг 30 дахин хурдан. Дэлхий дээр бүртгэгдсэн хамгийн хүчтэй салхи 1999 онд 250 км/цагт хүрч байсантай харьцуулшгүй юм. Кеплер 16b Сигнус одны системийн хос одыг тойрон эргэх бөгөөд санчир гаригтай ойролцоо маастай гариг. Биднээс ердөө 245 гэрлийн жилийн алсад их одноос 55-аас 106 сая км-ийн зайд оршдог. Энэ бол бидний олж мэдсэн хос одыг тойрон эргэдэг анхны гариг байсан юм. Энэ гариг дээр нар мандах, жаргах үед чамд 2 сүүдэр байх болно. Харамсалтай нь энэ гаригийн агаар мандалд хангалттай хүчил төрөгч байхгүй учраас чи амьсгалж чадахгүй.
Бас амьдралд итгэх бүсээс хол байрлах учир гадаргуу дээр шингэн ус байх боломжгүй. Хэтэрхий хүйтэн байх болно. Тэгвэл одоо орон судлаачид HD 1313 99AB хэмээх гайхалтай гаригийг олж илрүүлжээ. Биднээс 350 гэрлийн жилийн зайд орших манай нарнаас 2 дахин том од, мөн нарнаас жижиг хэмжээтэй 2 жижиг одыг тойрон эргэдэг. Энэ гариг Бархасбайд гаригаас том хэмжээтэй бөгөөд хамгийн гайхалтай нь энэ гаригийн тэнгэрт 3 нар харагддаг. Гариг тойрог замааныг бүтэн тойрохын тулд 550 жил шаардлагатай. Харин гаригийн тэнхлэгээ тойрон эргэх нь маш удаан болохоор жилийн хагаст буюу 275 жилийн турш нар жаргахыг харахгүй. Эсвэл 275 жилийн турш нар мандахыг харахгүй гэсэн үг. Сонирхолтой нь энэхүү 3 хос одны аймаг ердөө 21.6 сая жилийн л настай. Дараагийн гариг GJ 1214b. Биднээс ердөө 48 гэрлийн жилийн зайд оршдог. Наран талдаа 280 градус, харин сүүдэр талдаа 164 градус Цельс халуун. Радиусаараа дэлхийгээс 2.5 дахин, массаараа 6 дахин том. Тиймээс ч татах хүч нь дэлхийгээс хамаагүй их байдаг. Манай дэлхийн гадаргын 70% ус эзэлдэг гэдэгч гаригийн нийт массын ердөө 0.5% л ус эзэлдэг. Харин энэ гаригийн нийт массын 10%-ийг нь ус эзэлнэ. Тиймээс ч усан гариг гэж нэрлсэн бөгөөд гадарган тэржихтэй усаар бүрхэгдсэн байж магадгүй. Хэдэн 100, магадгүй 1000 км гүн далай оршдог байх боломжтой. 11 км гүн далайтай манай дэлхийд бидний харж байгаагүй амьтад оршдог гэж бодохоор энэ том гаригийн далайн гүнд ямар аимшигтай амьтад нуугдж байгааг төсөөлөхөд ч хэцүү. Гэхдээ энэ бол одоогоор зөвхөн төсөөлөл. Үнэн дээр ийм том далайн ёроолд асар их даралт үүсдэг учраас амьдрал үүсэх боломжгүй. Гэхдээ л огт үүсэх боломжгүй гэсэн үг бас биш. Дараагийн гаригийг бараг там гэж нэрлэхэд болно. Одоогоор бидний илрүүлээд байгаа хамгийн халуун гариг. 2016 онд анх нээж илрүүлсэн Кельт 9b хэмээх аврагхийн гариг нь 300 сая жилийн настай Кельтиус хэмээх Аз иргэлийн аврах цэнхэр одыг тойрон эргэдэг. Энэ од биднээс 670 гэрлийн зайд оршдог. Манай нарнаас бараг 2 дахин хүнд маастай, бас 2 дахин халуун. Кельт 9b гариг Бархасбайдаас бараг 3 дахин хүнд боловч их одоо 1.5 хоногийн дотор л бүтэн тойрон эргэдэг. Өөрийн одондоо маш ойрхон оршдог учраас наран талдаа 4327 градус Цельсийн халуун. Энэ нь одоогоор бидний нээсэн хамгийн халуун гариг бөгөөд зарим одноос ч илүү халуун гэсэн үг. Мэдээжээр масс ихтэй гариг учраас татах хүч ихтэй, мөн гадарга дээр нь шингэн байх боломжгүй. Тиймээс энэ гариг дээр хизээ нэг өдөр зочлох, эсвэл гадарга дээр нь алхах тухай бодоод чирэггүй бизээ. Энэ бол манай ертөнцийн хамгийн ганцаардмал гаригуудын нэг. Rogue Planet буюу тэнмэл гариг. 2013 онд илрүүлсэн энэ гариг ямар нэг одыг тойрон эргэдэггүй. Энэ тэнүүлчин гариг Бархасбайдаас 8 дахин том. Тэнхлэхээрээ 5 цагт нэг бүтэн эргэдэг. Гадаргын температур 800 градус Цельс халуун бөгөөд агаар мандалд нь хэд хэдэн давхарга бүхий үүл байдаг байж магадгүй. Гаригийн агаар мандалд дууны хурднаас хэд дахин хурдан шуурх шуурч хайлсан төмрийн бороо ордог. Эрдэмтэд энэ гаригийг 12 сая жилийн настай гэж тооцоолсон бөгөөд ийм гаригууд хэрхэн үүсдэг талаар хэд хэдэн онол байдаг. Жишээ нь түүний хэмжээ болон масс зэргийг нь харгалзан үзвэл хараахан од болж чадаагүй гариг байх. Эсвэл өөр гаригтай мөргөлдсөний дараа чиглэлээ алдаж одны системээсээ мулдарсан гариг байж магадгүй. Тэд ийхүү сансрын хоосон орон зайд эцэс төгсгөлгүй тэнүүжилж явдаг. Хэдийгээр тэнмэл гаригууд манай сүүн зам галактикт хэдэн тэрбум масс, хэдэн их найд байдаг гэж үздэгч үнэндээ тэднийг олж илрүүлэхэд маш хэцүү. Учир нь эдгээр гаригууд өөрсдөө гэрэлцдэггүй учраас сансрын дуран аваад бараг илэрдэггүй байна. Харин энэ гаригийг галзуу гариг гэж нэрлэж болмоор. Дэлхийгээс 870 гэрлийн жил. WASP 12b хэмээх гариг нь Бархасбайдаас 2 дахин том хэмжээтэй. Их одноосоо ердөө 3.5 сая км-ийн зайд оршдог учраас нэг талаараа од руугаа гарч төгжигдсэн. Хамгийн гайхалтай нь энэ гаригийн бүтэн нэг жил нь дэлхийн ганцхан хоног. Их одоо нэг өдрийн дотор л бүтэн тойроод эргэждэг гэсэн үг. Гариг бөмбөрцөг гэхээс илүү мөндөг шиг хэлбэртэй. Учир нь их одондоо хэд ойрхон учраас татах хүч нь түүний хэлбэрийг инхүү өөрчилжээ. Судлаачид ийм их татах хүчийг гариг удаан тэсвэрлэх чадваргүй гэж үзсэн. Тиймээс хамгийн ихтэй л 10 сая жил наслах бөгөөд
Эцэст нь гариг бүхэлдээ задарч хий тоосонцрон үл болон хуурна. Их одны асар их таталцал нь гаригийг маш их халаах бөгөөд 2260 градус Цельсид хүрдэг байна. Ийм халуун гариг дээр амьдрал үүсэх боломжгүй. Гэвч Хаббл телескоп 2013 онд спектроскопын аргыг ашиглан энэхүү гариг дээр усны урсгал байж магадгүй шинж тэмдгийг илрүүлсэн нь гайхалтай явдал байлаа. Ийм халуун гариг дээр яаж шингэн зүйл байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Үүнээс гадна хэрвээ энэ гариг дээр хатуу гадаргуу байх юм бол чулуу болон алмазаас бүрдсэн байх боломжтой. Сонирхолтой нь гариг яг асфальт шиг л харсаар л өнгөтэй байж магадгүй. Учир нь одноос туссан гэрлийн ердөөл 6% буцааж ойлгодог байна. Судлаачид үүнийг их одондоо хит ойрхоноос үүдэлтэй байж магадгүй гэж дүгнэсэн. Харин энэ гариг бол бидний мэдж байгаа хамгийн хөгшин гариг. Капитан B. Биднээс ердөө 13 гэрлийн жилийн зайд оршдог. Гэхдээ 11.5 тэрбум жилийн настай байж магадгүй. Энэ нь орчлон ертөнцөөс ердөө 2 тэрбум жилээр л залуу гэсэн үг. Энэ гариг зүгээр нэг хөгшин гэдгээрээ биш, оршин тогтнохын тулд ямар их зүйл туулсан байж болох нь анхаарал татдаг. Түүний тойрон иргэдэг их од нь улаан одоо одны ангилалд багтдаг. Хэмжээгээрээ нарны 30%-тай, гэрэлтэлтээрээ дөнгөж 1.2%-тай тэнцэнэ. Сонирхолтой тус гариг одтойгоо харьцуулахад амьдрал байж болох бүсэд оршдог. Хэдийгээр нарнаас буд гариг хүртэлх зайнаас ойрхон оршдогч их од нь харьцангуй халуун биш. Тиймээс сүүдэр талдаа хасах 50 градус, харин наран талдаа 10 градус орчим дулаан. Гаригийн гадаргуу дээр ус шингэн хэлбэрт байх боломжтой. Тиймээс энэ гариг харийн амьдралын хэлбэрийг илрүүлэх боломжит нэр дэвшигчдийн тоонд багтдаг. Энэ гаригийн 11 тэрбум жилийн хугацаанд нэг биш хэд хэдэн амьдралч үүссэн байж болно шүү дээ. Гэхдээ бид одоогоор баталж чадаагүй л байна. Нарны аймгаас 750 гаруй гэрлийн жилийн зайд Трес 2B хэмээх аврагхийн гариг оршдог. 2006 онд анх нээж илрүүлсэн тус гаригийн гадаргуу нүүрс шиг хар өнгөтэй учраас нарны гэрлийн нэгээс бага хувийг л буцаан ойлгодог. Энэ бол одоогоор бидний мэдж буй хамгийн хар гариг. Масс болон хэмжээний хувьд Баркс бодиттой ойролцоо хэмжээтэй. Агаар мандал нь 1610 градус Цельс халуун. Бүхэлдээ хар өнгөтэй учраас өдөр шөнийн ялгаа бараг мэдэгдэхгүй. Зөвхөн бүдэг улаан туяал агаар мандалд нь харагдана. Гаригийг яагаад ийм хар өнгөтэй болсон нь тодорхойгүй. Магадгүй их одтойгоо ойр оршдог. Эсвэл хит өндөр температуртай болохоор гэрлийг ойлгож харагдуулдаг үйлс байдаггүй байж магадгүй гэж үзсэн. Амьдралгүй, харанхуй тэгсэн хэрнээ асар том гаригууд сансар готоргуугаар дүүрэн байдаг гэж төсөөлөхөд аимшигтай биш гэж үү? Гэхдээ түүнээс ч аимшигтай гариг бий. PSR 1257-12C буюу полтергейст. Энэ гариг пулсар одыг тойрон эргэдэг. Гариг пулсар одноос ердөө 54 сая км-ийн зайд байрладаг. Авраг од супернова болон дэлбэрсний дараа пулсар од үлдсэн. Харин дэлбэрэлтийн үед цацагдсан одны материалууд цаг хугацааны туршид нэгдэн нийлж энэ гаригийг үүсгэсэн бололтой. Дэлхийгээс 2300 гэрлийн жилийн зайд Вирго одны ордонд оршдог. Массын хувьд дэлхийгээс 4 дахин хүнд боловч пулсар одыг 66 хоногт нэг бүтэн тойрдог. Бидний өмнө нь үзэж байсанчлан пулсар одноос ялгарх маш хүчтэй хорт цацраг, соронзон орны нөлөө нь энэ гаригт ямар ч амьдрал байх боломжгүй болгодог. Ялангуяа энэ гариг шиг ойрхон зайд сансрын хөлөг очвол гарцаагүй эвдэрч сүйрэх болно. Тэгвэл бидний олж нээсэн хамгийн хүйтэн гариг бол ийм нэртэй. Биднээс 21500 гэрлийн жилийн зайд Сүүн зам галактикийн төв хэсэг. Дэлхийгээс 5 дахин их масстай, чулуурхаг цөмтэй, улаан одоо одыг тойрон иргэдэг энэ гариг 3500 хоногт буюу 10 орчим жилд нэг удаа бүтэн тойрдог. Нарнаас 610 сая км-ийн зайд байрладаг учраас гадаргын температур нь хас 223 градус Цельсид хүрдэг. Энэ бол одоогоор бидэнд мэдэгдэж байгаа хамгийн хүйтэн гариг. Гэхдээ хүйтний хязгаар тэмчих биш. Абсолютдэг хэм гэж нэрлэгддэг. ертөнцийн байж болох хамгийн хүйтэн нь хас 273-ны 16 градус гэж үздэг. Тэгвэл хүйтний хязгаар юм байдаг бол халууны хязгаар гэж бараг үгүй. Зарим авраг оддын цөм нь 100 тэрбум градусаас ч илүү халуун байдаг. Харин хүмүүс лабораторийн нөхцөлд түүнээс ч илүү халууныг бий болгож чадсан. Туршилтаар 5 их найд Цельсийн халуун бүртгэгдсэн байдаг бөгөөд үүнээс ч илүү халууныг үүсгэх боломжтой гэж үздэг. ертөнцид
Бидний мэдэхгүй гаригууд хэдэн зуун их наядаараа бий. Зарим нь хитрхи халуун, харин зарим нь хитрхи хүйтэн. Гэхдээ бид харийн амьдралыг хайхын тулд боломжит бүх хувилбарыг шалгаж үзэх хэрэгтэй. Бидний мэддэг уур амьсгалтай гаригуудаас гадна илүү эрс тэрс, хатуу ширүүн гаригуудад ч ямар нэг амьдралын хэлбэр үүссэн байж болохыг үгүйсгэхгүй. Хэдийгээр энэ уудам орчлон ертөнцийн хэдэн тэрбум соёл иргэншил байж болох боловч бие биетэйгээ тааралдах магадлал асар бага. Гэхдээ хүний сониуч занд хязгаар үгүй болохоор хизээж шантарч нэцэхгүй бизээ. Бичлэг таалагдсан бол лайк, share, subscribe